Эндээс яг resistance дээр ирээд явах. За тэгээд дараа support дээр ирээд буцаад ханш өсөх буюу support-н дээр ирээд буцаад ойх гэдэг юм. Энийг бид нар хэрхэн мэдэх вэ гэж. Тэ. За энийг одоо мэдэх маш олон төрлийн одоо шинжилгээний аргууд байдаг. За өнөөдөр болохоор яг бид нар candlestick-ийн талаар үзсэн учраас зөвхөн candlestick-ийг ашиглаад энэ support болон resistance дээрээс хэрхэн ханш ойх боломжтой вэ гэдэг одоо магадлалыг бүгдээ ярьдаг гэсэн үг. За нэгдүгээрт ойлт буюу bounce. Bounce буюу энэ маань ойлт шүү. За бүгдээ ингэ тэмдэглээд авчих учраас би шууд яачаа. Ингээд яриад яваад устгаад явчихна. Ягаад гэвэл энэ видео хийхэд учраас бүгдээрээ ухраагаад ойлгоог үзүүлсэн үзэх боломжтой. За bounce буюу ойлт. За ойлтыг бид хэрхэн мэдэх вэ гэхээр нэгдүгээрт мэдээж хэрэг энэ өсөлт байгаа учраас эдгээр чинь ингээд бүгдээрээ candle-ууд байгаа шүү дээ, тийм. Бүгдээр ингээд candle-ууд л явж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ ийм candle-ууд явж байгаа гэсэн үг шүү. За ингээд candle-ууд явж байхад яг энэ одоо resistance болсон энэ zone дээр ирлээ. За тэгээд ойлт нэгдүгээрт ногоон candle ирж болно. Ногоон candle ирснийхаа дараа ногоон candle-а идсэн улаан candle. За идсэн гэдэг нь ногоон candle-аас илүү гэсэн үг шүү. Илүү ийм улаан candle гарч ирэх гэсэн. За хэрвээ ингэж ирэх юм бол энэ маань ойчлоо. Тийм учраас би сэл харилцаанд орё гэд яг хаагдсныхын дараа шууд орж болно гэсэн. За ийм харилцаанд орж болох нэ. За bounce маань нэгдүгээр хэлбэр. За хоёрдугаар хэлбэр нь юу вэ гэхээр ногоон candle ингээд гарч ирж байгаа тийм. За яг ингээд тухайн цаг маань хаагдаагүй байхад ингээд ногоон candle гарч ирж байгаа. Яг нөгөө тухайн цаг маань хаагдах үед доошоогоо их би одоо унаад сэл рүү орж ирж гэсэн үг шүү дээ. Сэл рүү орж ирээд энд ийм weak үсгэнэ. За ногоон байна уу, улаан байна уу хамаагүй шүү. За ингээд weak үсгэх юм бол энэ дээр юу гэж үзэх вэ гэхээр эн чинь сэл рүү буцаад давмгаалаад ороод ирлээ. Энэ бол ойлт үсэж байна гэд бид нар нэг candle хараад шууд сэл харилцаанд орох боломжтой болж байна гэсэн. За ойлтыг ойлгосон те. Хоёр төрлөөр бид ойлтыг мэдэж болох юм байна. Нэгдүгээрт ногоон candle гараад тэгээд энэ ногоон candle-а давсан улаан candle. Дараагийнх нь weak буюу энэ weak урт зүйтэй candle гарч ирэх юм бол бид нар ойлт юм байна гэж үзэж болно. За support-н дээр мөн ялгаагүй. Support-н дээр юу гарч ирэх вэ гэхээр эхлээд улаан candle гарч ирнэ. За энэ улаан candle-ийн дараа ногоон candle гарч ирнэ. За ингээд. За энэ маань болохоор ойлт буюу дээшээгээ бид нар баа ярилцаанд орж болж байна гэсэн үг. За weak бас адилхан улаан candle орж ирээд буцаад дээшээгээ өслөө. За тэгээд энэ дээрээ урт зүйрлэлтэй лээ. За энэ улаан байж болно, ногоон байсан ч болно гэсэн үг. За ингээд энэ яг нь окей ойлт юм байна гэж бид нар мэдээд харилцаанд орж болно гэсэн. За юм байна. За дараагийнх нь за одоо тэгвэл одоо энэ bounce-а бүгдээрээ зургийн дарахын дараа эсвэл бичгэн бичиж аваарай. Bounce-ыг устгалаа. За дараагийнх нь болохоор юу вэ гэхээр мэдээж хэрэг ойж байгаа юм чинь бас сэтрэлт гэж байх хэрэгтэй шүү дээ. За тэгвэл сэтрэлтийг бид нар хэрхэн мэдэх вэ? За ханшман дэшээ хүрээд ирлээ. За энэ resistance маань яг энэ эсэргүүцэл маань одоо ханшийг доош нь дарж өгөх үү? Эсвэл үргэлжлээд бүр ингэ дээшээ явах юм болов уу? Бид нар хэрхэн мэдэх вэ? За энэ бол сэтрэлт буюу breakout гэж байгаа. Breakout буюу сэтрэлт. За сэтрэлт. За нэгдүгээрт ногоон candle гарч ирнэ. За ногоон candle гарч ирснийхаа дараа энэ зооноос гадна ахаад нэг ногоон candle гарч ирэх хэрэгтэй. Энэ бол сэтрэлт байх нэ. Дараагийнх нь ногоон candle гарч ирлээ. За буцаад яг улаан candle гарч болно л доо. Гэхдээ зооныхаа гадна бас гарах хэрэгтэй. За энэ бол breakout. Ногоон candle гарч ирлээ. Чи улаан шүү дээ. Улаан candle гарч ирлээ. За тэгээд дараагийн candle нь мэдээж хэрэг зооныхаа гадна улаан candle хаагдах хэрэгтэй. За энэ ногоон чи ингэж хаагдах хэрэгтэй гэсэн. За хэрвээ буцаад
энэ улаан дээр ногоон кандл гарч ирэх ёстой бол зооныхаа гадна ногоон кандл хийж болно гэсэн үг. За энийг бол бид нар сэтэрт гэж үзэх буюу баа ярилцаанд орж болно.